Хай сайн байцгаана уу? Тэрэлжээс мэдчилжээ. Сайн ахтагаа ирээгүй ч ганцаараа ирчлээ. Ямар амар хүүтэй энэ тэгээд та нартайгаа уулзаагүй амар утцсан байна. Айхуу олон хоног болцсон байна. Тэгээд өнөөдөр энд нөгөө сургалттай байсан. Тэгээд сургалттай хагаад ирчээд ингээд та бүхэнтэйгээ энэ модон донд ингээд нөгөө мэдчилгээ хиймээр санагтаа тэгээ гараад ирсэн. Тэгээд амар хүүтэн байна. Тэгээ азар харин ийм дулаан хувцастай ийм том гуталтай гарч ирсэн толтой гайгүй. Гэхдээ нэлээ хүүтэн байна шүү. Бас яа тэрэлчэд энэ одоо яагаад ийм амар хүүтэн байгааг юусаа ойлгохгүй. Тэгээд цөмөрөө ийшээ жоохон алхацгаая. Тэгээ би бүр ойрын хэдэн жил юм бэ? Сүүлийн 2 жил мэл баргалж ингэж уулан дотор, модон дотор ерөөсөө алхаагүй. Тэгээд одоо утахгүй ингээд үгүй алхаж байгаа да айгуух баяртай байна. Тэгээ өнгөрсөн 7 хоногт нөгөө бас нөгөө Бангкок явсан штэ. Тэгээ Бангкок яваад олон улсын хуралд байгууллага төлөөс очиад тэгээ ирсэн 3 хоногийн маш завгүй хурал байсан. За тэрний дараагаар Hero Awards гээд тэрэн дээр бол Hero Awards-д одоо урагдаж оролцсон явдалтай айгуух баяртай байгаа. Тэр нь болохоор нөгөө Аас намхан талаа хэдэхэвэ дохын чиглэлээр ажилладаг одоо тийм мундаг ажилласан хүмүүсийг шагнадаг тийм нэлээд том арга хэмжээ гэдгээ. Тэгээд ийм бичлэгийг энэ би бас энэ доор ч юм уу дээр ч юм уу хэрвээ чадвал миний одоо capacity хөрөл би ингээд оруулчих. Тэгээд маш гоё юм. Арга хэмжээ болт юм байна. Анх удаа тийм үтсэн бүр сэтгэл догтлоод тэгээд дээрээс нь тэр нөө хүмүүсийн гарч ирээ шагналаа авахтаа хэлж байгаа спичүүд нь ямар гоё юм бэ бүр ингээд үнэхээр гоё ялаа. Тэгээ нөгөө та нартаас хэлжсэн штэ нөгөө утсан давхраа хэлгээд ингээд ийм шилмэлтэй явсан ч жоохон эвгүүл энэ өчтөр бас нөгөө манай Black WR дээр нөгөө маргад тэгээ Magnet Play ирж бас галыг асуусан амар гоё болсон. Тэгээд өчтөр бас нөгөө хүмүүстэй ингээд яагаад хөөрөд амар гоё үчиг бас өнгөрөөсөн. Тэгээд ойрдоо ирчээд баахан ажил дээр л ер нь амар их төлөвч जैन. Тэгээд магадгүй ажил маань амар их байх юм бол 12 сар мард явах тул аялал маялал маань тэр чигээр цуслагдах магадaltaй байгаа. Тэгтээ яах вэ? Он гараад өдрүүд байгаа учраас цаашаа явнах гэж бодож जैन. Тэгээд өөр чи юу яриа гэж бодчихлаа. Өөр тэгээд бичлэг хийж байгаа залуугийн маань гар нь чичрээд байна. За яах вэ? Нэг 20 минут л явчих цаа. Тэгээд болоо. Тэгээд ийм гоё юм байна. Тэгээд энэ газар бас нөгөө манай өмнө нь би ч 2 3 удаа иржсэн. Тэгээд айгуу гоё хоол моолтой айгуу айтайхан. Гэхдээ ямар амралт үлэн чаа? 13 сайхан гоё. 13 сайхан. Тэгээд энд ийм гоё юм юутай. Тэгээ ийшээ ингээд алхаал яваад алхаалах юм байна. Тэгэхээр худаар ч байгаагүй юу? Тэгвэл гайгүй юм байна да. Тэгээд ирэх бас 5 дахь өдөр Asian Queens гэд гоё парти хийхээр төлөвлөж байгаа. Тэгээ Asian Queens партинд бас нэлээ ач холбогдол өгч бид нар бас бэлдэж байгаа. Яа тэгэхээр 5 дахь хагасаа өдөр шүү. 21 22 байсан баха. Тэгээд 5 дахь хагасаа өдөр 2 өдөр зарлаад тасархаа гоё. Тийм Азийн хаттын шивнэг үчээр ингээ та нартайгаа бас өнгөрүүлэх байх гэж бодож байна. Тэгээд одоо харин ганц л юм байгаа. Манай нөгөө Jackson Aruna гэдэг drag queen маань ямар хатан болох вэ гэдэг дээр бүр эргэлзээд үнтэй. Тэгээ бүр айгүй хэцүү байдалтай байгаа. Тэгээд яг яах юм бол тоо сайн мэдхгүй л байна. Тэгтээ яг манай хүн бас болгочноо уул нь нөгөө энэтхэгийн хатан батан болно гэж солиороод байсан. Тэгээ юу болох юм байгаа юм бөө мэд. Ёо нусаа татна гэдэг чинь л энэ ах та бурхан. Тэгээд тийм байгаа. Тэгээд Бангкокт бас айгүй гоё хөөрхөн байсан. Манай Эрөөс одоо эднэр Бангкокт байсан. Тэгээд дээрэс нь бас найзынхаа төрсөн өдөр дээр бас очсон байгаа. Тэгээ найзынхаа төрсөн өдөр дээр очиод оройг бас айгүй гоё өнгөрүүлсэн. Зугаатай. Тэгээд бас манай найзын төрсөн өдөр дээр манай хуучин
Бангкок дох одоо бүсийн захирал бахирлуудаас байсан. Тэгээд хоорондоос нөгөө төсөл мөсөл хэрэгжсэн тухай ярилцаад тэгээд удаа уулзаагүй бас найз Жаксонтайгаа уулзсандаа маш их баяртайгаа. Тэгээ ер нь ингээд саяны одоо нөгөө удаагийн Бангкокын хуралдаад явахдаа бол айгүй олон зүйл сурч мэдсэн. За тэгээ дээрээс нь бол юу гэхээр найзуудтайгаа дүүнэртэйгээ айгүй гоё өдрүүдийг өнгөрүүлж чадсан. Тэгээд өглөө 8:30-аас бүртгэл иглэл 9-оос хурал эхлээл тэгэнгүүтээ шууд оройн 6 гэж дуусаад 6-аас хойшоо 1 цаг массажинд ороод жоохон амраал тэгэнгүүтээ 8 гээл гараал нөгөө хэд дээр очил тэгэл нөгөө хэдтэй хоол моол динер менер идж байгаа л тэгэл оройн баарнд оршоодал тэгэл нэг 2 цаг гээд буцаж очоод унтаал өглөө 7 цаг гэхэд босвол ингээл хуралдаа ингээл яваад. Ер нь бол амар зуут байсан. Гэхдээ хамгийн Тайландд хамгийн нөгөө гоё юм нь юу гэхээр нөгөө байнга ингээд нөгөө хүссэн үедээ нөгөө массажинд орох боломжтой. Тэгэхээр нөгөө алжаал ядаргаагаа ингээд тайлах амар гоё ийм байдаг. Ягаад тэгэхээр тэр нөгөө нэг одоо юу гэдэг нөхөж ядаргаагаа тайлдаг гэдэг юм одоо тий. Тэгэл гоё нөгөө массажинд орохоор чинь тэгээ дээрээс нь 300 бат 250 бат гэл тэгэхэр чинь за ойролцоогоор нэг 39 мянган төгрөгөөр ч юм уу тий. Альсгүй бол нэг 30 мянган төгрөгөөр л ингээл хөлний массаж эдэрт орох боломжтой байдаг учраас энэ маань бас нөгөө илүү давуу тал юм уу тий. Бид нар одоо чинь Монголд бол ингээ массаж ч юм уу барианд орох гэж амар их очор болдог. Тэгээ дээрээс нь цаг байдаггүй. Тэгээ ерөнхийдөө нөгөө жоохон үнэтэй дүү штэ тий. Тэгэхээр тэр мэр манаас айгу хэцүү байдаг. Тэгэхээр Тайландын нэг онцлог нь тэр юм удаа гол жуулч мууш татдаг нь тий. Тэгэл тэгэнгүүт очих болгонд л нөгөө одоо юу гэдгийг нөгөө массажинд орох хүсэл маань амар их бадардаг гэх юм уу тий. Альч газар нь одоо юу гэдгийг тэр газар муу тэр газар сайн гэж хэлж чадахгүй. Ягаад тэгэхээр тэртээ тэргүү нөгөө нэг одоо юу гэдгийг сайн газар гэж ер нь бүгдөө л нэг юм ямар нэг юм нөгөө стандарт гэж байгаа шүү дээ. Тэр стандартын дагуу хийдэг болохоор ч юм уу надад айгүй их тийм таалагдсан. Тэгээд ер нь бол ингээд айгүй гоё. За сая баахан дэмий юм ярьчлаа. Дэмийч гэжтэй дэмий биш л ах л та. Тэгээд ирээд ингээ яасан ч амар гоё санагтаад. Гэтэ ер нь энэ уул мууланд ингээ халах чивэл бас зүгээр юм байна. Ер нь айгүй гоё санагдчихээн хүмүүстэй. Ингээд яахгүй өөрөө ингээд нөгөө гоё агаар магаар чи эндээс чон мон янз бүр юм гараад залхичихгүй бол гайгүй л гоо. Тэнд юм айгүй гоё юм байна. Би тэгтээ ер нь нөгөө уржигдэр давхраагаа хийлгэсэн штэ. Давхраа хийлгэсэн юм чинь давхраагаа нэг сайхан салхилуулчихё. Төвчтөр жоохон хөлөрсөн чи ингээд завсраар нь ингээд юм наатгүй амар сони юм бэ. Амар сони. Би дэрийг бүр анхудаа мэдсэн шүү дээ борхоо. Миний яг ингээд давхраа хөлрөөд нойтгон жоох юм мэдрээд бүр амар сонио. Тийм мэдрэмж авсан. Тэгээд би бол энэ цасан дээр унж үзмээр байна. Унаад үзчихв. Яа ямар гоё. Хөө энэ мод нь бүр найгаад шүү дээ. Яа. Би яг ийшээ дээш зураг авъя. Амар гоё харагдчихна. Oh wow. Oh! Миний iPhone гэдэг. Альтерт iPhone гэдэг шиг. Oh wow. Ингээд нэг селфи авах. Вау, нэрээ үнэхээр гоё харагдд юм байна. Йой.
Би бүр норчлоо. Юу би энэ л нэвдэ ичлээ шүү дээ. За. Стогой юм байна. Вирус юм. Тэгээд ямар дуу байдаг вэ нөө тэг уул энэго чамтайгаа тэг үнэхээр гоё юм байна. Энэ бүр 100 алхвал бүр гоё юм биш үү? Бүр үнэхээр гоё юм байна. Тэгээд за ингээд ерөнхийдөө нар одоо цагид болцсон юм бэ. Юу вэ? 3 өнгөрцөн шүү дээ, тэ. Тэгээ 10 хэдэн минут л явж байгаа юм шүү. Тэ? Ярих юм маань айгүй их л байсан юмсан тэгсэн чинь дорхноо ингээд дуусчихж байгаа багтаа гэж бодож байна. Би нэрээ ямар тэнэг хүн бэ? Өчигдөр хэм цэвэрлэгээс юм авах хэрэгтэйсэн мартцсан ба шүү дээ. Сонио. Тэгээд нэрээ айгүй гоё шинэ өнөөдөр нэрээ айгүй чухал нэг хүнтэй уулзна орой. Тэгээд орой уулзахтаа юу ярих вэ гэхээр шинэ уран бүтээлийн талаар ярина. Гоё шинэ санаа ярилцсан. Тэр хүн үнэхээр надаа тэр гайхалтай миний гоё санааг маань хэрэгжүүлж өгнө ах гэж бодож байна. Яа тэгэхээр би яг аймгийн зөв хүнээ олцсон. Тэгээ тийм учраас тэр хүнтэйгээ ер нь өнөөдөр айгүй хугацтай ярина. Тэгээ мань хүн ажилтаа ах юм байна. Гэхдээ ах бай. Ямар ч хэсэ очиод тэр залуутай уулзаад гоё санаагаа яриад үзье. Тэгээд ер нь болцоох гэж бодож чинь тэгэх юм бол үнэхээр гоё тесрэлт болох гээд байна. Тэгээ мэдээж бас нэрээ манайхаа нэрээ нэг юм айл нодлон бодлонгоос хойш би нэг юм жижигхэн бизнес хийгээл ингээ яриад байсан аахгүй юу. Тэгээд би бизнес хийнэ гэж ер нь ярьж ирсэн. Тэгээд нэг юм гоё жижигхэн бизнес эхлүүлэх гэдэг бас хүмүүстэй ярьж байгаа. Мэдээж тэр маань бол хүнд хэрэгтэй л юм байх хэвээр хэрэггүй юм биш. Хэрэгтэй өдөр тутамд нь хэрэгэлдэг юмыг бас ингээ санал болгох гээд би өөрийнхөө нөгөө ID бүх юма өгөөд явуулсан байгаа. Тэгээ тэр маань яг хизээ ирэх юм бол гэж бас хүлээгдэж байна. Тэгээд тэр маань бас удахгүй он гараад эхэлчих واخ гэж бодож чинь. Тэгээд ер нь тэгээд явтай хүн амьдрахын тулд юу эсийг л хийх вэ? Тэгэл. За ингээд та нартайгаа надтай ингээд 10 хэдэн минутын турш хамт байсан явдал үнэхээр их баярлалаа. Тэгээ утгагүй уулзцай. Bye.
би сая яриад байна гэсэн чи ерөөсөө яриаггүй. Бүх юмаа устгацсан байсан шүү дээ. Тэгээ айгуу гой сонирхолтой ингээд амар гоё байлаа. Хэдэн минут 20-30 минут болчих бараг ч тий. 20-30 минутын турш бол агарлах бол миний хувьд бол айгуу гоё байлаа. Тэгээд амар хүүтэн байна. Тэгэхгүй энэ бүр ингээд амар хүүтэн байна. Яа. Гэр тэгтээ энэ хараа тэнгэр мэнгэр амар гоё агааз ингээд энэ нөр дагдаг дээр тавьсан болохоор намайг л дагаад байна. Амар гоё юм байна. За ороод гоё хаалга юм ууч. Энэ хаалга нэг төвччээ. Буцаал яг мөрөөр гол нь өнөөдөр айгу дулаахан мотл юм өмссөн болохоор бас их сайхан байна шүү. Тэгээд нүдний маань хавдар байгаагүй учраас өчтөр надад ерөөсөө нэг юм нарны ингээд юм шил байдаг юм байна. Өчтөр юм нарны шил авсан. Тэгээд нарны шил аваад бас яа хут юм бэ. Амар удаалтлаа. Энэ камертаа жоохон санаа зовоод байсан. Нөгөө дараад хөлтчихдээ штэ. Тийм байх вэ гэж ихэд санаа зовсон боловч гайгүй юм байна. Сарахэ. Яа би нэг блог хийж сурах гал энэ 5 аавн дугаар явсан ч гэсэн тийм сураагүй. Энд чи ер нь айгуу тийм амар биш асуудал байна. Хүмүүнээс их креатив шаарддаг тэгээд тийм креатив баймаар байгаа гэхдээ сайн мэдгүй нөө. За баргалж ирчлээ. Би энийг одоо цуслангийн байшин шиг юм гээ харадсан чи жорлон байсан байл шүү дээ. Тэгэхээр that's okay. See you very soon, guys.